Рецептор эсүүд 12-ын 4-ийн А-гийн цочрлыг хүлээн авч мэдрэлийн импульс болгон хувиргадаг мэдрэхүйн рецептор эсүүдийн үүргийг зураглан харуулах гэсэн асинхрон хичээлийг та бүхэндээ танилцуулж байна. За мэдрэхүйн рецептор эсүүд тэдгээрийн үүргийг тайлбарлаж чаддаг юм чадвартай болно. Мөн эдгээр дөрвөн үнэлгээний шалгуурыг хангахуйц дасгал даалгавруудыг бол оруулсан байгаа. За мэдрэлийн тогтолцоонд үүсэж байгаа цочрол нь мэдрэлийн тогтолцооны тусгай хүлээн аварууд буюу рецепторуудад явагдана. Хүлээн авар нь гадны цочрлыг төв мэдрэлийн тогтолцоонд дамжуулах үүрэгтэй. За мэдрэхүйн эрхтний бүтэц онцлогийг дараах холбоосоор орж Мозовибийн хичээлээс үзэж танилцаад дасгал даалгавруудыг ажиллаарай. За 5 мэдрэхүйн хичээлүүдийг QR код болгон байрлуулсан байгаа. Тухайн QR кодоор уншуулад ороод та бүхэн ажиллана. За жишээ болгоод багш нь бол харааны мэдрэхүйн талаар та бүхэнд яаж орох талаар тайлбарыг хүргэе. За хүний харааны мэдрэхүйн эрхтний тогтолцоо буюу нүд байж гин. За хажууд харагдаж байгаа талбар дээр бол харааны гэрлийн эрчмийг ихсгэж багасгах замаар хүний хүүхэн хараанд ямар хариг урвал харж болно. За харааны механизм буюу харах нүдний бүтцийг, нүдний гадаад дотоод бүтцийг харуулсан зураг байж гин. За энэ слайдн дээр бол гэрлийг бол нүд хүлээж аваад мэдрэлийн импульс болгон харааны 2 дугаар мэдрэлээр дагцны арын хэсэг болох харааны төвд дамжуулж байгааг энэ дээр харж болно. За нүдний дотоод бүтцийг харуулсан слайд байж гин. За энэ дотроос бол нүдний дотоод бүтцийн хэсгүүд, за тайлбаруудыг нь хажуу талд байгаа од дээр нь дараад бол харах боломжтой. За нүдний торлог бүрхөвчдөр байрлаж байгаа рецептор эсүүдийг бол харуулсан байж гин. За 4 төрлийн эс байж гин. Сахунцар, лонхонцор, 2 туйлд эс, зангилаат эс гэх мэтчлэн. За гэрлийг хүлээж авч байгаа сахунцар, лонхонцор эсүүдийг бол энэ дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. За бүтцийн хэсгүүдийг нь хажуу талын одон дээр дарах байдлаар бол Монгол тайлбарыг бас үзэж танилцаарай. За мөн анимашн хэсэг дээр орж бол Монгол гэрэл бол анимашн хэсэг дээр орж бол Монгол тайлбарыг бол сонсноо. 380-аас 800 нанометр долгион. За мөн тухайн Мозовибийн дасгал даалгавар руу орж дасгал даалгавруудыг ажиллана. За дасгал даалгавруудыг ажиллахдаа бол хажууд байгаа үгнүүдийг тийм ээ энэ хоосон зай дээр нөхөх байдлаар дасгал даалгаврыг хийж бас өөрсдийнхөө мэдлэгийг сориорой. За ойлгохгүй зүйл байвал асуултын тэмдэгэн дээр дарж бол орж харж болно. За энэ мэтчлэн 5 мэдрэхүйн эрхтнүүдээ бас орж үзэж нэг бүрчлэн дасгал даалгаврыг ажиллана. За тэгэхээр рецептор эсүүд нь харааны, сонсголын, тэнцвэрийн, үнэрлэх, амтлах, хүрэлцэх гэсэн ийм 6 төрлийн рецептор эсүүд байна. За эдгээр эсүүд маань өөр ингэсэн хүлээн авах хэлбэртэй, за өөр ингэсэн төрөлтэй байна. Жишээлх юм бол харааны рецептор эсвэл гэрлийн энергийг хүлээж авна. За харааны рецептор эсийг бол фоторецептор гэж нэрлэнэ. За сахунцар, лонхонцор эсүүд бол харааны рецептор эсүүдэд тооцогдно гэх мэтчлэн линк эсүүдийг энэ хүснэгтээс олж хараарай. За мөн хүний арьсныг хүрэлцэх рецептор эсүүд бол олон янз байгаа. За жишээлх юм бол бацины бензер, меснерийн бензер, рупины бензер, мерклийн диск, за чөлөөт мэдрэлийн төгсгөл гэх мэтчлэн 5 рецептор эсийг тайлбарласан байна. За бацины бензер бол хүчтэй даралтыг мэдэрдэг. За хөдөлгөөн болон хүчтэй даралтын хэлбэрийг хүлээж авна. За меснерийн бензер бол бага даралт мөн хүрэлцэхэд бол мэдэрнэ. За хөдөлгөөн болон шүргэх хэлбэрээр бол хүлээн авна. За рупины бензер бол температур, зөөлөн даралтыг мэдэрдэг. За дулааны хэлбэрээр бол хүлээж авдаг. За мерклийн диск нь бол өвдөлт дулааныг мэдэрдэг бахан. За өвдөлт бол дулааны хэлбэрээр бол мэдэрнэ. За чөлөөт мэдрэлийн төгсгөл нь бол өвдөлт халуун хөднийг мэдрэх гэх мэтчлэн өөр мэдрэхүйг бол өөрөөр рецептор эсүүд хүлээж авдаг байх нэ. За та бүхэн хүний арьсны рецептор эсүүдийн төрлүүдийг бол хооронд нь харгалзуулах энэ Word болын дасгалыг ажиллаарай. QR кодыг уншуулад за ингээд амжилт хүсье.